сонсогчтой манай өнөөдрийн тодруулах ярилцлага нэвтрүүлгийн болонд улсын хурлын гишүүн Тэмүүж оролцож байна. За сайн байна уу? Өнөөдөр одоо энэ сонирхлын төслөөс хамгаалах хуулиар батлагтаад мэдээлж байна. Яагаад хуулийг заавал 7 сараас эхэлж бүрдэх болсон бэ? Яг сонирхлын зөрчлийн хууль нь бол өөрөө нэлээд том хууль. Төрийн албанд бол зарчмын зохион байгуулалтын, ойлголтын нэлээд том өөрчлөлтүүд хийж байгаа. Тийм учраас энэ хуулийг баталсан даруйдаа үйлчлүүлчихнэ гэхээр бишэл гарна. Хоёр болгоомжл байгаа. Нэгдүгээрт нь хуулийг сурсан танилж амжаагүй байж хүмүүст үйлчлүүлнэ гэдэг бол шууд гэмт хэрэгтэй эсвэл зөрчил гаргах гэж үзэж яана л гэсэн үг болчих гээд байна шүү дээ. Хоёрт нь энэ хууль өөрөө шууд үйлчлэл авчихаар дараа нь энэ хууль чинь бэлтгэл хангагдаагүй байсан учраас энэ хууль чинь ийм байсан тийм байсан гэж буцаагаад хуулийн маань шүүмжлээд өөрчлөх тийм үндэслэл болчихгоо гэсэн болгоомжл байсан. Энэ хууль үнэхээр Монгол улсын хувьд бол төрийн албыг шинтгэхэд, ил тод болгоход, хариуцлагажуулахад, олон нийтийн итгэлийг хүлээх үс тийм хэмжээнд ажилдаг болгоход нь иргэдэд үйлчлэгээ чанартай хүргэдэг болгоход нь үнэхээр том дэвшилт хувьсгал гаргах хууль. Тэгээд тийм учраас энэ хуулиа бол ямар ч байсан ингээд таниулах хэрэгтэй юм байна гэж. Нөгөөдгөр энэ хуулиар хувийн сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгүүд энэ бас зарчмын том өөрчлөлт орж байгаа. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлгийг ч одоо 2 сарын 15-нд ч одоо нэг 20 хоногийн дараа л авах гэж штэ. Тэгэхээр энэ 20 хоногийн дотор бол энэ олон төрийн албаагчд ойлгуулж тэ хүргэнэ гэдэг бол зовлонтой. Тийм учраас бол 7 сарын 15 гэж хойшлуулахаас өөр аргагүй байсан. Гэхдээ сонирхлын зөрчлийн хуультай холбоотойгоор авилгын хууль, эрүүгийн хуульд бас нэмэлтүүд орсон юм. Энэ хоёр хуулийг бол 7 сарын 15 гэж хойшлуулах бол шаардлагагүй байсан. Би бол хувьдаа чуулганы хурлаан дээр бол санал гаргасан. Тэгээд харамсалтай нь дэмжлэг авч чадаагүй. 2 сарын 15-нд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаатай холбогдуулаад 2 сарын 15-наас эрүүгийн хуулийн үндэслэгөөр хөрөнгөчих болон авилгын хуулийнхаа нэмэлтүүдийг бол үйлчлүүлчихье. Тэгэх юм бол авилгачдад бас боломж олохгүй айл болох эрт тэр дундаа энэ сонгуулийн үеэр нөгөө нэг тендер бүх тендерээр сонгуулийнхаа мөнгийг босгож авч яадаг энэ засаг дарганараас ахуулаад энэ бүр нэг улаарцсан юм зөндөө шүү дээ. Тэгээ ийм хүмүүс боломж олохгүй тулд авилгалтай тэмцэх газар энэ хоёр хуулийнхаа үйлчлэлээр тэр хүмүүс тэнх шалгалтад тавиад хэрэгээлрүүлээ шалгаад явж явах хэрэгтэй гэж үзсэн. Тэгээ харамсалтай нь улсын хурлд олонхын сал авч чадсан гэл дээ. Тэгэхээр бас та нэгэн улсын хурлын чуулган дээр авилгалтай тэмцэх газар аккуудаа шалгано, жаргахын шалгано тэр байгууллагын өөрсдийнх нь зориг гэж хэлж байсан. Тэгэхээр авилгалтай тэмцэх газрыгаа өөрөө эргээд яаж шалгах вэ? Авилгалтай тэмцэх газрынхаа удирдлагуудыг яаж шалгах вэ? Авилгын эсрэг хуулийн дээр сонирхлын зөрчлийн хуулийн дээр зохицуултууд орсон. Өмнө нь бол авилгалтай тэмцэх газрыг улсын хурлаас байгуулдаг боловч буцаагаад хэн чаддгүй мэддэггүй байсан бол одоо энэ хуулиар бол зохицуултууд нь орсон. Авилгалтай тэмцэх газрын удирд холон гүйцэтгэх албан тушаалтнууд хөрөнгө орлогын болон хувийн сонирхлын мэдүүлэг улсын хурлын хууль зүйн байнгын орон дээр ирсэн. Биднээс бол хөрөнгө орлого хувийн сонирхлын мэдүүлгээр дамжуулж тэднийг хэн хасваш өөр дор зургаараа бас хэмж болохгүй шүү дээ. Яг бол тэр байгуулж авилгалтай тэмцэхэд бол хараад би даасан байдлаар ажиллах хэрэгтэй учраас өөртөө цэвэр байна уу гэдгийг бид хэн тэгснээс биш юу гэдэг өөр ямар нэгэн шахалт арга тэр байгууллага үзүүлж болохгүй. Авилгалтай тэмцэх газар цаашаага шүүхийн болон гүйцэтгэх хэрэгслийн байгууллагуудын хүрээнд авилгын эсрэг, сонирхлын зөрчлийн эсрэг энэ хөрөнгө орлогын мэдүүлгүүд өөр олон зүйлтэй холбоотойгоор хяналтаа бол явуулнаа. Өөртөө цэвэр байж бус хүмүүсийг цэвэр үгүй юу гэдгийг хянах хэрэг мэдлэлтэй байх хэрэгтэй гэдэг зарчмаараа ийм механизм оруулж ирсэн. Нөгөө төр авилгалтай тэмцэх газар жил болгон одоо 2010 онд хийсэн шиг одоо мэдээлэл нааш нь оруулж ирж хууль зүйн байнгын орон дээр нээлттэй сонсгол зохион байгуулдаг тийм зарчим энд бас орж ирж байна. Жил болгон одоо нээлттэй сонсгол зохион байгуулдаг гэсэн. Жил болгон төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, сонирхлын мэдүүлэгтэй холбоотой, авилгалын болон сонирхлын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ард иргэд улсын хурлаар дамжуулаад ямар үйл явц юу болж байгаа юм бэ гэдгийг сонсно гэсэн. Тэгэхээр бас төрийн алба бол нийт албанд ажиллаж байгаа ажилчдаас бас нэг асуулт гарч ирэх байх л та тий. Бид нэр яагаад бизнес хөл тавьж болохгүй юм бэ тий? Бизнес эрхэлж болохгүй юм бэ? Тэгэхээр энийг бас хуульчиж өгсөн байгаа юм. Тий. Өмнө нь бол төрийн албаны хуулиар бол төрийн албаагчдын бизнес эрхлэгийг бол 100% хоригдсон байсан. Сонирхлын зөрчлийн болон авилгын эсрэг хуулиар одоо хуулиар бол 100% хориггүй. 10 саяас доош төрөний ашиг олдог. Яг хувь хүн өөрөө эрхэлдэг гэдгээрээ дотрын албанд бүртгүүлчихсэн. Эсвэл сургаалт, мод тарих гэдэг юм уу те, мод дөржүүлэгч гэдэг юм уу, тодорхой чиглэлийн бизнес эрхэлдэг бол тэрийгээ бол өөрөө эрхэлж явах нь бол нээлттэй байна. Тэрнээс бусдыг нь бол 100% хорж байгаа. Тэгээд энийг ганцхан зүгээр хорио зогсохгүй маш олон механизмуудаар энийг хянах
боломжийг нээж гэж байгаа. Тийм учраас төрийн албаагч нэг талаасаа боломж олгосон, нөгөө талаасаа хорьсон шиг хорж байгаа тийм хууль шүү гэдгийг хэлж байгаа. Үндсэн хуулийн дээр ч гэсэн байж байгаа. Төрийн албаагч, нийтийн албаагч гэдэг бол өөрөө хувийн сонголтоор ажиллаж байгаа юм биш ээ. Тэд бол иргэдийн итгэл, үнэмшил, иргэдээс ирж байгаа хариуцлагын доор ажиллах ёстой тийм албан тушаалт. Тийм учраас иргэд бол эрх хэрэгчлөөгөө үндсэн хуулиас эрх хэрэгчлөөгөө 100% эдэлдэг. Төрийн албанд, нийтийн албанд нийтийн сонголтоор томилгоор очиж байгаа. Тэгээ татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч ажиллаж байгаа хүн бол иргэнийхээ тодорхой эрхийг хязгаарлуулдаг юм аа. Энэ бол үндсэн хуулийн зарчим. Тийм учраас одоо энэ зарчмыг мөрдүүлнэ. Зарим хүмүүс бол төрийн албанд орчоод иргэнийхээ хувьд бүх эрхээ эдлэх гэж оролдоод байдаг хүмүүс бол уучлаарай. Та бүх эрхээ эдлэе гэж хүсэж байгаа бол төрийн албанаас гараад иргэнийхээ хувьд эдэлж болно. Сонголтыг өгч байна. Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ, хөрөнгөцсөн хурандаануудад зориулаад чинэлэг амьдарч байгаа хуульчдад зориулаад одоо та нар хөрөнгө оруулалтын бүрдийг чинь шалганаа. Тэгээд энэ шалгалтын үр дүнгээр та нар бүхэн Монгол улсын дундаж бизнесээс илүү орлоготой бизнес эрхэлж байгаа бол бизнесээ эрхлээд явах боломжийг олгоё. Тэ? Ард нь шудраг, ашиг сонирхлын зөрчилгүй иргэдэд үйлчлэх ёстой үйлчлэгээ бүрэн дүрмтэй хариуцлага хийж чадах боловсруч хангалттай байна. Та бүхэн энд төрийн алба хашиж байгаа гэдэг нэрийн дор боловч нөгөө татвар төлөгчдийн мөнгө, татвар төлөгчдийн итгэлээр ажиллах ёстой тэр цагаа өөрийн хувийн бизнес зараад байна. Тийм учраас ялгахдахгүй байна. Энийг чинь сонирхол зөрчил үүснэ л гэж хэлж байна. За